Сайн байцгаана уу? Та бүхэнд амьсгалын зочмог хүнд халдвар эмнэлзийн сургалтын үжил ба амьсгалын зочмог дэвтэрээс хам шинжийн эмгэг зам сэдвээр бэлтгэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын боловсруулсан цувар сургалтыг хүргэж байна. Бид энэ лекцээрээ үжлийн эмгэг замыг тайлбарлан хүчилтөрөгчийн хүргэлт болон зүрхний төрлөг үжлийн шокийн харилцан хамгааллыг тайлбарлах болно. За гипоксимийн шалтгаанд болон шуунт эргэлтийн тухай, амьсгалын зочмог дэвтэрээс хам шинжийн эмгэг замын тухай тайлбарлана. За одоо бол үжлийн талаар тайлбарлая. Үүнд үжил гэдэг маань дэлхийн олон улсын үжил ба үжлийн шокийн тодорхойлолтоор 2016 онд гаргасан тодорхойлолтоор бол халдварын эсрэг бие махбодын хариултын зохицуулга алдагдсанаас амь насанд аюултай эргэтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал юм а гэж тодорхойлсон байдаг. За үжлийн шок нь бол дан ганц үжлээс илүү нас баралтын өндөр эрсдэлтэй цус эргэлт, эс ба бодисын солилцоо алдагдсан үжлийн нэг хэлбэр юм а гэсэн юм тодорхойлт байна. Үжлийн зүй тогтолцооны хувьд халдвар авсан бие эргэтэн тогтолцооны хувьд цус эргэлтийн судасны маань одоо ханын нэвчмхий чанар ихсэж эндотел гэмтсэнтэй холбоотойгоор цусны эргэлт маань буурдаг, цусны эргэлт маань захын зах руу нэвчиж шингэн бол гадагшаа нэвчиж эхэлдэг. Тэгэхээр хүчилтөрөгчийн хүргэлтийн хувьд аэрободисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хүчилтөрөгчийг эд хэсэг тээвэрлэн хүргэгдэж байдаг. Энэ тээвэрлэн хүргэгдэж байгаа нь хэвийн үедээ 900-аас 1100 мл бол хүргэдэг. Тэгэхээр хүчилтөрөгчийн хүргэлтийг зүрхний төрлөг буюу нэг удаагийн одоо цусны эзлэхүүнээр болон артерийн цуснд хүчилтөрөгчийн агуулмжаар бол хүчилтөрөгчийг хүргэдэг гэж тодорхойлдог. Тэгэхээр тус томыг та бүхэн харж байна. Энэ DO2 тэнцүү CO гүжин цусндах хүчилтөрөгчийн агуулмж гэсэн юм том байна. За зүрхний төрлөгийг бол дараах хүчин зүйлээр тодорхойлдог. Энэ зурган дээр та бүхэн харж байна. Өмнөх ачаалал, дараах ачаалал, зүрхний агшилт, зүрхний цохилтын тоо. Тэгэхээр зүрхний өмнөх ачаалал бол агшилтыг одоо дэмжиж байдаг бол дараах ачаалал нь бол агшилтын зүрхний бүхшилчингийн агшилтын эсрэг байдаг. Зүрхний нэг удаа агших нь бол цусыг шахдаг болвол зүрх хэдэн удаа агших буюу цохиж байна гэдэг нь эдгээр нь нийтлэгээр зүрхний төрлөгийг тодорхойлдог. Хэвийн үедээ зүрхний төрлөг нь бол 5-аас 6 литр минутанд байдаг. За зүрхний тодорхойлогч эдгээр хүчин зүйлүүд маань үжлийн шокийн үед тэгвэл энэ эмчилгээнд хэрхэн хэрэглэх вэ гэсэн ийм асуулт байна. Өмнөх ачаалал тухайлбал үжлийн шокийн үед буурдаг. Яагаад буурдаг гэхээр үжлийн үед ховдлын дүүрэлт багасдаг. Түрүүн тайлбарсанчлан хялгсан судасны эндотелүүд маань гэмтсэнтэй холбоотойгоор нэвчмхий чанар ихсэж гипоолеми бол харьцангуй гипоолеми нийтлэг болдог. Тийм учраас өмнөх ачаалал буурсан учраас өмнөх ачааллыг сайжруулахын тулд үжлийн шокийн үед шингэн сэлбэх нь бол гол үйл ажиллагаа арга хэмжээ юм а. Зүрхний цохилтын тоо үжлийн шокийн үед бол олширдог. Насанд хүрэгсэд болон хүүхдэд аль алинд нь тохиолдно. Гэхдээ зүрхний цохилтын тоо нь хүүхдэд бол өндөр байдаг, суур түвшин өндөр байдаг учраас цаашдаа нөөц бол харьцангуй багатай. Тийм учраас зүрхний цохилтын тоог хүүхдийн сэхэн амьдруулахад бол зорилт түвшин болгож бас болдог байна. За дараах ачааллын үед бол зүрхний үжлийн үед судасны чалах буюу одоо тонус бол харилцаа адилгүй болчдөг. Түүнтэй холбоотойгоор эхлээд судас өргөсөө дараа нь пульсийн даралт өргөсөж хүртэл ялгаатай байдаг. Тийм учраас перфузийн даралтыг сайжруулахын тулд ялангуяа судас агших бэлтгэлүүдийг хэрэглэх шаардлагатай болдог. Өөрөөр судас маань парезис сааждаг гэсэн үг баг тийм. За зүрхний булчингийн үйл ажиллагаа үжлийн үед алдагддаг. Тийм учраас гипердинамик байдалд орох зэргээр харилцан ялгаатай өөрчлөлтүүд ордог. Тэгэхээр зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор инотропикийг хэрэглэдэг байна. За артерийн цусны хүчилтөрөгчийн агуулмжийг нь болвол артерийн цуснд байгаа гемоглобин хүчилтөрөгчтэй холбогддог. Хэвийн гемоглобин 120-180 г/л бол байдаг болвол 1 г нь
гемоглобин 1.34 мл хүчилтөрөгчийг тээвэрлэдэг. Тийм учраас одоо гемоглобин нь хүчилтөрөгчтэй холбогдсноор артерийн цусны хүчилтөрөгчийн агуулмжийг тодорхойлж чаддаг байна. Хэвийн үеж бол 200 мл нь одоо хүчилтөрөгчийг 1 литр цуснд артерийн цуснд агуулдаг байна. За дараах мөрийг та бүхэнд танилцуулъя. Энэ бол оксигемоглобины диссоциацийн мөрөө гэж байгаа. Энэ диссоциацийн мөрөөгөр юу та бүхэнд харуулж байна гэхлээр хүчилтөрөгчийн парцал даралт, артерийн цусны хүчилтөрөгчийн парцал даралт нь 13.3-аас дээш байгаа тохиолдолд артерийн цуснд дах хүчилтөрөгчийн сатурац нь ханамж нь 100% байгаа 100% үед бол артерийн цус нь одоо бүрэн оксигенацтай хүчилтөрөгчөөр хангагдсан учраас одоо ийм хавтгай хэлбэр рүү шилждэг байна. Гэтэл сатурац маань одоо буурах тусам нөгөө талаасаа энд артерийн цуснд хүчилтөрөгчийн парцал даргалт нь буурах тусам одоо эдэд очих хүчилтөрөгчийг хүргэлт нь мууддаг юм байна. За тэгэхээр хүчилтөрөгчийн сатурац 75% болоход одоо энэ бол хүчилтөрөгчийн ханамжгүй цус байгаад байгаа бөгөөд зүрхнээс буцаж байгаа цуснд бол 75%-ийн одоо сатурацтай тэгээд хүчилтөрөгчийн парцал даралт нь 5.3 кПа буюу 40 мм мөнгө усны баг нь энэ бол холимог вений сатурац байгаа. Энэ бол хүчилтөрөгчөөр ханаагүй цусны ханаагүй одоо цус сэргэлтэн гэж байгаа гэдгийг харуулж байна. За хүчилтөрөгчийн хэрэгцээ гэж байгаа VO2 эд эсийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нь минутанд 200-270 мл хэрэгэлдэг. Тэгэхээр хүчилтөрөгчийн хэрэгцээг юг тодорхойлдог вэ гэвэл бодисын солилцоо хэрэг хэрэгцээтэй байгаа вэ гэдгийг шалтгаалдаг. Тухайлх юм бол үжлийн үед бол хүчилтөрөгчийн хэрэгцээ их болдог. Хүчилтөрөгчийг артерийн цуснаас татаж авах эдийн чадвах муутай байгаа тохиолдолд хүчилтөрөгчийг улам ихээр хэрэглэх шаардлага гарч ирдэг. Мөн хүчилтөрөгчийн хүргэлт ялангуяа маш бага байгаа үед улам хэрэгцээтэй болдог юм байна. За дараагийн нэг одоо ойлголт нь бол хүчилтөрөгчийн экстракцийн тухай ойлголт байгаа. Хүчилтөрөгчийн хэрэгцээ ба хүргэлтийн харьцааг бол хүчилтөрөгчийн экстракцийн харьцаа гэж хэлдэг. Хэвийн үед бол бие махбодод хүргэгдэж ирсэн нийт хүчилтөрөгчийнхөө 25%-ийг л шингээж ашигладаг байна. Буцаж үлдсэн нь одоо зүрх рүү зөөвөрлөгддөг. Тэгэхээр энэ буцаж үлдсэн 75% буцаж зөөвөрлөгдөн гэдэг маань зүрхнээс буцаж байгаа цус юм аа. Энэ зүрхнээс буцаж байгаа цус тэгэхээр учраас үүнийг бол сатурац 90-с дээш байгаа тохиолдолд экстракцийн харьцаа бол нэгээс асах нь холимог вений сатурац гэж холимог венийн одоо хүчилтөрөгчийн ханамж гэж үзэх юм бол энэ нь бол хэр байгаагаас хамаарч хүчилтөрөгчийн экстракцийн харьцаа зөв байна уу гэж харагддаг байна. Тэр хүчилтөрөгчийн экстракцийг энэ одоо мөрөө дээр та бүхэн танилцуулъя. Хэвийн үед хэрвээ 25% хэрэгэлдэг юм бол хүчилтөрөгчийн одоо тээвэрлэлт багасхад хүчилтөрөгчийн хэрэгцээг хадгалахын тулд экстракц нь нэмэгддэг. Энэ хүү томьёон дээрээс харахаар тийм учраас хүчилтөрөгчийн экстракц нь хамгийн боломжит доод хэмжээнд очиход одоо жишээлбэл энэ одоо зурган дээр хамгийн боломжит доод хэмжээ бол одоо 70-тай байх нь нэгээс хасах нь одоо 75% үйл одоо 75 хүчилтөр холимог вений сатурац гэж байгаа тийм ээ. Тэгэхээр хэрв хүргэлт нь багасах юм бол одоо экстракцийн хамгийн боломжит доод хэмжээд төвшөнд хүрсэн бол хүчилтөрөгчийн хэрэглээнд буурч эд эс цус сумсдалд ордог байна. Тэр энэ зурган дээрс тавд хэвийн үед бол хүчилтөрөгчийн экстракц нь 25% та, холимог вений сатурац 75% та. Хүчилтөрөгчийн одоо экстракц нь 70% болоод холимог вений сатурац 30-аас доош болох юм бол маш муу. Үжилтэй байгаа тохиолдолд бол холимог вений сатурац 40-с 45 50 хүртэл ингэж буурдаг юм байна. За тэгэхээр төв вений сатурац гэдэг ойлголт байгаа.